Олон улсын прокуроруудын холбооны 30 жилийг Монгол улсад тэмдэглэлээ. Монгол улсад Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь хурлыг зохион байгуулахын хамт олон улсын прокуроруудын холбооны үүсэн байгуулагдсны 30 жилийг тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роял Дона бүс нутаг олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол улсын прокурорын байгууллагын хувь нэмрийг өндрөөр үнэлж бүс нутгийн хурал болон тус холбооны түүхт 30 жилийг өөрийн улсдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаад гүн талархал илэрхийлсэн юм а. Би 2004 оноос хойш олон улсын прокуроруудын холбооны нэг хэсэг болон ажиллаж байна. Энэхүү холбоо нь эхэндээ гишүүнчлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч байсан бол харин одоо бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, улс орнуудын прокурорын байгууллагын харилцаа холбоог шин шатанд гаргахад анхаарч байна. Олон улсын прокуроруудын холбооны 30 жилийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлж байгаад миний хувьд туйлын баяртай байна. Олон улсын прокуроруудын холбооны 30 жил Монгол улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн анхны өдрийн нээлт боллоо. Түүхэн ойд зориулан гаргаж буй шуудангийн маркад их Монгол улсын анхны заргач Шихий хутгийн хөрөг, олон улсын прокуроруудын холбоо болон Монгол улсын прокурорын байгууллагын ойн логог дэлхийн бөмбөрцгийн хамт дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь тус холбооны эрхэм зорилго, хамтын үнэт зүйл, хууль, шударга ёсны төлөөх үйл хэрэгт Монгол улсын прокурорын байгууллага нэгдмэл болохыг илтгэж байгаа бол хуйгинхэн, дайчин, баатарлаг, маш бод бих хамгаалалт болох халташгүй дархан байдлыг илэрхийлжээ. Олон улсын прокуроруудын холбоо нь 1995 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхийд даяар прокуроруудын мэргэжлийн хариуцлага стандартыг тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрхийг дээдлэн дэлхийн нийтэд тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулах, прокуроруудыг мэргэшүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэн ажилладаг. Олон улсын прокуроруудын холбооны 30 дахь удаагийн нэгдсэн чуулган энэ оны 9-р сард Сингапур улсад зохион байгуулагдахаар болсон байна.